Энэхүү нэвтрүүлгийг номын ачид багш Монгол улсын шинжлэх ухааны авиац зүтгэлтэн шинжлэх ухааны доктор профессор их эрдэмтэн нэрд төв судлаач Ламсүрэнгийн Хүрэл Баатар багшийнхаа Окторгуйн цагаан гард хэмээх алдарт номынхын нэрээр нэрлсэн бүлгөө. Шав Бадарчин хишиг ундрал. Бичиж тэмдэглээгүй юм бүхэн харанхуй мананд мартагдах аваас. Бичигдсэн юм бүхэн үүр дэмэт амьд ажгуу хэмээн. Орсын их сонгодог зохиолч Иван Бунин юу тавнан дуалцсан юм бэ? Үнэхээр ч өнгөрсөн цаг өнгөрүүлсэн түүхийг аргамжин бичиж аваагүйсэн бол хүмүүн заяа гэгч хөөрхий сармагчин луга санагдахыг хэн байг гэвдэ. Тиймээс бичиж тэмдэглээгүй юм бүхэн харанхуй мананд мартагдах аваас бичигдсэн юм бүхэн үүр дэмэт амьд ажгуу хэмээсэн мэрэгэн үгийг бахархан бичээмэн зөвшөөрнө. Цаг цагийн эрхэнд хүмүүн бие мөхөстөвч цаглаш буюу удам оюун ухааны хан авралаар хүн төрлөختөн дэвшин хөгжиж амьдрал үргэлжилсээр тийм л ховрхон хувь заяаг нэгэн бид бус нар торвоог цогцлон бүтээсэн эртний сайхан ёроолоор монголчууд бидний дунд төрж тодорсон Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн эрдэмтэн зохиолч профессор дипломатч авгайх сурган хүмүүжүүлэгч дондогийн цэвэг мэд бааван тухай товчхон боловч өгүүлэхээр Окторгуйн цагаан гардуудын одны гэрэлд түр саатах юм болгоно. Байгаль дэлхий болоод хүн төрлөختөн ард түмэн өөрийгөө бүрэн төгс илэрхийлэхийн тулд үе үеийн авьяас билэгтэй хүүхдийг алтан хэвлийнээс хэн төрүүлдэг жамтай. Тэгвэл монголчууд биднийг дэлхий дахинд нэрэн ахин дахин мандуулахад зүрх сэтгэлээр амьдгэрч болсон дондогийн цэвэг мэд абууган намтрын түүхийг товчоолон мөр дагаж үзвэс. Эгэл хэрнэн эрхэм хүмүүн цэвэг мэднэ 1915 онд Цэцэн хан аймгийн ачит бэйсэн хошуунд буюу одоогийн Дорнот аймгийн Баян Дун сумын нутаг төрөөд 13 настайдан хошууны баг сургуулийг дүүргэж улс хошууны бичээчээр 1 жил ажиллан улмаар 1929 оны 10 дугаар сарын 1-ний өдөр багш нарыг бэлтгэх сургуулийн 2 дугаар ангид орж суралцж байтилээ. 1930 оны 3 дугаар сард багш дутагдaltaй байсан учраас урьдчилан төгсч 1930 оны 3 дугаар сарын 26-нд шинээр нэгдэж буй Улаанбаатар хотын хар болгосодын бэлтгэл сургуульд гадаад явдлын яамны томилолтоор багшаар очиж анхны хүн ёсны хон түүхийн мөрөн гаргажээ. 30 оны 3 сарын 26-нд багш нарыг бэлтгэх сургуулийг төгссөн багшийн үнэлгээг аваад энэ өдрийг одоо энэ цаг хугацаанаас хойш энэ өдрийг буюу 3 сарын 26-ны өдрийг өөрийнхөө төрсөн өдөр гэж тэмдэглэх болсон. Тийм. Яг гэхээр та мэдж байгаа эртний одоо бас дээр төрсөн хүмүүс маань яг төрсөн онсраа мэдгүй хаврын мал төлөх цагаарч гэдэг юм уу, яргууц хух цагаарч гэдэг юм ингээд төрсөн гэж ээж аав нар нь ярьдаг. Цэвэг мэдгүй бол харин энэ одоо багш бэлсэн энэ одоо өөрийгөө шинэ мэрэгжилтэн болсон энэ үйлсээ өөрийнхөө шинээр мэндэлсэн өдөр гэж үзэж 3 сарын 26-ны төрсөн өдөр болгосон байдаг. За ингээд хар болгоцтой бэлтгэх сургуульд ажиллаад
Дараа нь 4-ийн сургуульд очиж багшлаад ингээ буцаж Улаанбаатар хотод ирсэн баг. За Улаанбаатар хотод ирээд бас хэд хэдэн сургуульд багшилсан. За ингэж яагаад 1937 оноос дахиад багшийн сургуульд ирж багшилсан баг. За энэ хооронд бол Дорнод аймгийн одоогийн Дорнод аймгийн Баян Дунсум, Баян Түмэн сургуулийн сургуулиудад багшаар ажилласан. За тэгээд энд бол нөгөө төм бодис, тоо бодох хичээл, уран зохиолын хичээл зэрэг олон хичээлүүдийг өөрөө зааж ирсэн. За энд одоо заах явцтай бол олон сайхан одоо бид тэр үеийн хэллэгээр бол конспектуудыг бэлтгэж багшийн хувьд олон сайхан конспектуудыг бэлтгэж өөрийнхөө дурсамжид хадгалж бэлдсэн байдаг. Хүнд хэцүүхэн тэр цаг дур 15 настай залуу хан багш цэвэг мэд анх монгол хэл бичиг, латин үсэг, тоо бодлого, дэлхийн байдал, түмэн бодисын хичээл зааж байсан бөгөөд анхны хичээлийн конспект нь амьд бодис, амьгүй бодис, наран саран хэртгэн учир зэрэг байж түүнэн сурагчдаа олшруулан уншуулдаг байсан бол улмаар орос хэл эхлэн сурч мэрэгжилтэн багш Дэлдужва, Эречкова, Уфлянд, Такарьев, Айзероцковская, Камешков, Шадинин зэрэг орос багш нарыг дагалдан ажиллаж орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх, багшлах боловсон хүчнэн сургуулийн материалтай болох зорилгоор багш нарыг бэлтгэх сургуульдан 1937 оноос багшилж байхдаа ургамлын судлал, хүний үүсэл, амьдралын үүсэл, Монгол орны газар зүй номуудыг орчуулан хэвлүүлсэн нь тэр үеийн багш нарт өгүүлшгүй тустай бүтээлч ажил байлаа. Дондогийн цэвэг мэд сургуулийн кабинет байгуулах, үзүүлэн таниулах хэрэгсэл бэлтгэхэд нийт багш нарын адил ихээхэн анхаарал тавьж, зөвлөлтийн багш нартай хамтран багшин сургуульд байгалийн хичээлийн кабинетийг, Дорнод аймгийн төвийн сургуульд хими, физик, түмэн бодис, дэлхийн байдлын кабинет байгуулан хичээлэн зааж байлаа. Ажиллаж байхдаа багш найрагналд гардаг шигэн сурагчдаа усан дуруулдаг, өвдвөл эмчилдэг, улаан гэрт очиж ухуулга таниулах хийдэг. Сурагчдаа шүлэг унших, зохиох, бүжиглэх зэрэг олон зүйлийг заадаг байлаа. Багш бол сурагчдыг урлаг уран сайхны вэлсэд татан оролцуулах, авиасын хөгжүүлэхэд анхаарч, хичээлээс гадуур ажлуудыг санаачлан өдөрдөн зохион байгуулж байжээ. Дорнод аймагт уран сайхны бүлгэн байгуулж байсан бол багшин сургуульд уран зохиол болон бүжгийн бүлгэн өдөрдөн ажиллуулж, шүүмжилэлт зохиолууд бичин, түүнэн жүжигчлэн тоглуулдаг, сурагчдын уран сайхны тоглолтыг өдөрдөн найруулагчин үүрэг гүйцэтгэдэг байжээ. Бүлгэмийнхэн сурагчдын дуулалт бүжигт зориулж, баян сүрэг, соёл эрдэн зэрэг шүлэг зохиосныг сурагчд дуулан бүжиглдэг байсан тухай дурсамж цагийн эрхэнд арилахгүй улам тодорсоор байна. Дондгийн цэвэг мэдгүй одоо багш болоод багшийн сургуульд ирснээсээ хойш өөрийнхөө одоо төгссөн төрлөх сургуульд дайрж багшилснасаа хойш олон шинэлэг ажлуудыг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж эхэлсэн. Түрүүн миний хэлсэнчлэн анхны конспектууд нь байна. Амьд бодисын түүх, ургамлын үндэс, ургамлын түүх гэл олон сонин конспектуудыг бичиж бэлтгэхийн зэрэгцээгээр өөрөө бие даан орос хэлийг сурсан байдаг. За ингээ орос хэлийг сураад Оросын хэд хэдэн одоо сурах бичгүүдийг одоо тэр үед чинь дунд сургуулиудад сурах бичиг байхгүй байлаа шүү дээ. Гэтэл энэ багш бэлтгэх сургуульд хэрэглэх сурах бичгүүдийг хэд хэдэн сурах бичгүүдийг орос хэлнээс орчуулсан. Жишээ нь Связкийн ургамлын үндэс гэдэг номыг 1942 онд орчуулж хэвлэн гаргасан. За Симуковын Монголын газар зүйн үндэс, Монгол орны газар зүйн тухай номыг орчуулж хэвлүүлсэн байдаг. Гэх мэтлэнгээр нэлээд хэд хэдэн сурах бичгүүдийг одоо багшийн одоо багш нарыг бэлтгэх үйлсэд оруулж ирсэн том хувь нэмэр байна. Тэгээ энэ сурах бичигт үндэслэж олон жилийн сургалтууд явагдсан. За энэ сурах бичгийн үлгэр жишээгээр Монголын сурах бичгүүд хэвлэгдэж зохиогдож гарсан байдаг. Дондгийн цэвэг мэдийн бүтээл тойрол бол үндсэндээ Монголын соёлын төдийгүй Монголын утга зохиолын эхний он жилүүдийн суур тулгуур болж ирсэн
энэ онцлогоороо бас бүх сургуулийн хөтөлбөр донд багтж байдаг. Бүгээр их онцлог. За ер нь утга зохиол соёлын оюун санааны ямар ч одоо салбар хэмжээндээр асуудал ярихад энэ хүний нэр орж ирж байдаг. Ийм юм. Ер нь энд бол энэ академик цол, аль эсвэл дипломатч, аль эсвэл зохиолч гэсэн энэ нэр ус бол үндсэндээ бараг багадж байгаа гэж хэлж болох тийм онцлогтой хүн. Цэгмэдгойг бол би зүгээр товчлоод хэлэхэд тийм 3 хүн лав юм төрөв харагдаад байдаг. Нэгдүгээрт багш хүн. Яхахгүй үндэс язгуураас багш хүн. Хоёрдугаарт зохиолч хүн, уран бүтээлч. Гуравдугаарт төрийн том албан хаагч. Төрийн том зүтгэлтэн ийм 3 хүн бол зэрэгцээд нэг хүн дотор байгаад байдаг. Зүгээр энэний багш юм, энэний зохиолч юм, энэний төрийн зүтгэлтэн гэдэг тэр 3-ыг салгахад бас хэцүү. 3 бол одоо альва юмдаар илэрч харагдаад байдаг. Тийм юм байгаа. Би 80 жил Цэгмэдгойтой цуг ажилласан. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байхад нь би одоо референт гэж хажууд нь яам тамга хариуцсан алба. Хариуцаж салбар сайд нарын зөвлөлийн орлогч хоёрын хооронд нь одоо нэг холбож өгдөг алба гэх юм уу тийм маягийн ажил хийж байсан. Тэгээ Цэгмэдгой нэг гол чанар бол юмыг маш нарийн тэмдэглэдэг. Их нямбай хууч үсгээр хүний ярьсан хэлсэн өөрийнхөө хэлсэн бүгдийг тэмдэглэж явдаг. Тийм хүн байсан. За би тэгээ заримдаа бол үүдэндэн суун хүн оруулах гаргах ажлыг эрхэлнэ. Тэгээд тэр үед цалин бууж байвал одоо яваа цалингийн авчирч өгнө. Тэгээд цалингийн аваа авчираад өөрт нь өгөхөд бол бүх мөнгийг тоолж авна. Тэр байтугай тэр үед чинь задгай мөнгө байсан юм төмөр мөнгө. Тэрний хүртэл ингэж үзээд тоолж авдаг. Тэгээд тэр үедний би бол одоо бас одоо энэ бүгдийг тоолж яах нь гэсэн шиг юм бодож байсан. Сүүлд нь бол тэр чинь хардлага сэжиггүй ер нь бас их зөв ажил байсан байна л л. Тэ одоо надад цалин дутуу өгсөн юм болов нэ тэр гэж сүүлд нь бодохоор тийм юм байхгүй. Тийм маягийн хүн байсан. Тэгээд яг бүр хүүхэд аху цагаасаа Лондонгийн Цэгмэдийн хончин найдан булшин дээр их мэтлэнгийн ийм гайхамшиг зохиолуудыг уншиж мэддэг байсан. Тэгээ Цэгмэдгийч ийм сайн зохиолч байдгийн байна гэсэн ийм л төсөөлтөй байсан. Тэгээд 1967 онд Монгол улсын их сургуульд оюутан байлаа. 1967 оны намар Монгол улсын их сургуулийн 25 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд багшинч, оюутанч тухайн үүргээ гүйцэтгэсэн их ажилтаа байх ийм үед бүгд найрамдах Хятад ард улсад элчин сайдаар ажиллаж байсан нөгөө зохиолч Донгийн Цэгмэдгой захирлаар томилогдож ирсэн тэр үеийг би бол санаж байна. Дондгийн Цэгмэд 1945-аас 51 онд Москва хотын Ломоносовын их сургуульд суралцсан төгсөж, эрдэмийн зэрэг хамгаалж, Монголын анхны эрдэмтдийн нэг болсон нь Монголын нийгэм соёлын цоошин худасан нээсэн түүхтэй. Тэрээр 1951 онд төгсөж ирээд Монгол улсын их сургуульд зоологийн танхимын эрхлэгч, Ангах ухааны факультетийн декан, проректор 1953-аас 59, 1967-оос 72 онуудад ректороор ажиллаж бод 1969-с 1973 онд ардын их хурлын дарга, 16 жил сайд нарын зөвлөлийн орлогч дарга, соёлын яамны сайд, гадаад явдлын яамны орлогч сайд, элчин сайд, нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суух анхны Монголын байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн зэрэг олон нэр хүндтэй албыг хашиж байжээ.
Энэ бол монголчууд бидний хувьд дэлхийн газрын зураг дээр дахин Монгол гэсэн нэрийг алтан үсгээр тэмдэглэсэн түүхэн агшин байсныг хойч үе мартах ёсгүй. Тусгаар тогтнолон тунхаглан зарласан бүрэн эрхэт Монгол улс дэлхийн улс түмний хамтын нийгэмлэг нэгдсэн үндэсний байгууллагын тэгшэрхэд гишүүн боллоо. Энэ бол манай улс орны нэр хүнд үйл ажлын цар хүрээ дэлхийн тавцан туссан дэгжхийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн бүрэн эрхэт тусгаар тогтнолын томоохон баталгаа болсон юм. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгохыг гэнсэн улс орны төлөөлөгчд нэгдэнгүй манай улсын үйл явдлын эрхийг үргэлж ууртай гэнсэн зөвлөл холбоо ба бусад улсуудын төлөөлөгч Қазақстан Республикийн үнэнгүй баярлалаа. Үүрэндэн галвадарсан Монгол эцгийн химор дээр үнжигэндэн нар гэрэлцэн Монгол хин сэтгэл дээр нүүдлийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэнд заларсан Монгол улсын далбан дээр тусгаар тогтнол чамайг тун хаглан бичнэ би. Ахыхаа тухайд ярих юм бол ах минь үнэхээр сайхан зөвхөн ах дүү нэртэй элбэрэлтэй биш улс нийгэмд хойч үед бол маш сайхан хүн байжээ гэдгийг бол бид нар бол мэднэ. Тэгтээ ахыхаа тухай бол ярих юм бол ах минь нэг жаахан тийм нэг юу гэдэг юм бэ ууралдаггүй усаардаггүй тэр нь бол мэддэгдэггүй хэрвээ юу гэдэг юм бэ жаахан тийм сэтгэл дундуур байх юм бол ёгт ёж үгээр тэгш хоглож хэлдэг тийм хүн байсан юм аа. Тус сургуулийг төгссөн болон ажиллаж яваад нам төрийн дээд байгууллагад дэвшиж ажилласан тэргүүний багш нар нь багшин сургуулийн хан үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа нөлөө үзүүлдэг байсан гэж Ахмад багш нар өдгөөч дурсамждан тэмдэглэсэн байдаг. Нэгүгээр хэлбэлээ тус сургуулийн 40 жилийн ойгоор сайд нарын зөвлөлийн 1962 оны 3 дугаар сарын 2-ны 96 тоото тогтоол гарч Сүхбаатарын нэрэмжит стипенд долгох болсон. Сайд нарын зөвлөлийн 1962 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 890 тоо тогтоолоор тусгай мэргэжлийн дунд сургуулийн үлгэрчилсэн дүрмийг баталсан зэргийг цэвгийн мэдшиг туршлагатай сайн багш хүн сайд нарын зөвлөлд ажиллаж санал санаа чалгыг гаргаж эдгээр асуудлуудыг шийдвэрлүүлж байсантай холбоотой гэж үзэж болно. Ерөн гавьяат багш цэвгийн мэд багшин сургуулийн түүхэд ой болон олон арга хэмжээнд төгсөгч багш байсны хувьд байнга оролцдог. Түүнийг урьж уулзалт ярилцлага хийдэг. Үг сургаалын харилдаг байсныг ирэх цагийн түүх улам гэрчлэх мэзээ. Хүнтэй их сайхан харилцана ямар ч хүнийг жижиг гэхгүй ямар ч хүнийг том гэхгүй бас олон хүний өмнө гарахтаа сандрах твдэх тийм юм байхгүй тэр олон жил багш хийсэн хүндийн болдог юм хайшаа би гайхдаг бас гадаадын дотоодын өчнөө хүний өмнө гарахад ёо тийм сандартай үзсэн юм байдаг. Тийм хүн байсан да тэгээд
дээд боловсролын хорооны даргын ажлыг хавсарч байсан. Тэрүүгээр нь хүүхдээ сургуульд оруулах гэсэн улсууд их ирдэг, ордог, өргөдөл мөргөдлөө өгдөг. Тэгээд гарч байгаа улсууд бол цөм их сэтгэл хангалуун хэрэгэн бүтээчсэн байртай ингэж гардаг. Тэр үеийн нэгэн сонинд их сургуулийн 25 жилийн ойтой холбоотой дэлгэрэнгүй ярилцлага цэгм захирал өгсөн байсныг би уншиж байсан. Тэрнээс зарим зүйл надад санагдаж байна. Олон жил захирлаж байжгаад завсарлаад эргээд ирэхэд бол маш сайхан байна. Тэр үед шалгалшүүлэг өгч байсан жаахан хөвгүүд, бяцхан октод өдгөө том багш болчихсон салбараа хариуцах хэмжээний том эрдэмтэн болсонд үнэхээр их баярлаж байна гэсэн тийм нэг сэтгэл тэнд гарсан байсан. За тэгээд 1969 онд би Монгол Улсын их сургуулийг төгсөөд багш болсон. Тэр багш болсон томилолтонд цэгмэд багш маань гарын бүсэг зурж байсан. 1969 онд их сургууль төгссөн дипломд мөн цэгмэд багш гарын бүсэг зурж байсан юм аа. 1932 онд буюу одоо яг баримтаас нэгдээд байхаар 32 юм биш 1934 онд зохиогдсон болох нь батлагдж байгаа сайн баярын одоо ай дандгийн цэгмэдийн үг Бадрангуй алдарт багшийн сургууль гэсэн нэртэй одоо үгээр эхэлдэг багшийн сургууль гэсэн дуу байгаа. Тэр энэ сургууль гэсэн багшийн сургууль гэсэн дууны үгийг 1934 онд нацаг зорчтой танилцаж одоо гэр орноор нь орж өөрийн зохиол бүтээлээ үзүүлж явах үедээ энэ дууныхаа үгийг нацаг доржгаад үзүүлсэн байдаг. Тэгэхээр нацаг доржгааны зүгээр болжээ гэж дүгнсэн байдаг. Ингээ энэ одоо нацаг доржгаад үзүүлж зүгээр болж гэж үнэлүүлсэн энэ дуу маань өнөөдөр 80 дахь жилдээ дуулагдаад багшийн сургуулийн одоо сүлд дуулал болоод багш нарын ганц багшийн сургуулийн төдийг Монголын багш нарын сүлд дуулал болоод дуулагдаад өнөөдрийг хүртэл одоо 80 дахь жилдээ наслаад явж байна. Агаар буданг нэвтлэн гийгүүлэх алтан нарны тунгалаг туяа үндэсний соёлыг өдөрдөн хөгжүүлэх оюутан багш нарын ундрах ордон амьд байгалыг тижэн хангадаг ариун тунгалаг аршаан болог ардын багш нарыг хүмүүжүүлэн гаргадаг агуу мандмал багшийн сургууль балар харанхуйг арилган устгаж боловсон байдлыг дүүрнээр бадруулагч соёлын жолоо ховсгож багш нарын сурган хүмүүжүүлэх эрдмийн далай ургах цэцгийг тэтгэн хангагч огторгүйн чимиг нарны гэрэл улс ардын багш нарыг боловсруулдаг удамт Монголын багшийн сургууль уудам сайхан эх орондоо эрдмийн санг булаг мэт оргилуулагч боловсон соёлч гавшгаа багш нарын бодот эрдмийн ундрмал булаг хурц сэргэлэн багчууд нарт хувьсгалын хүмүүжлийг бат ойлгож өсөд төрсөн эх нутагта улс өмцөө өнөд мандуулъя. Энэ сайхан баясгалан танхимда итгэхийлэн оролцож хичээн суралцаад ээж аав төмөн ард юугаан эрдмийн туяагаар төгс гийгүүлье. Ардын багш гэж цол бий болгоод тэгээд цэгмэд гойд өгөх гэсэн юм байна. Тэгсэн цэгмэд гой би авахгүй гэсэн. Ягаад гэвэл чи гавьяат багш цол бий болгоод нэг номерийнхийг би авсан. Ардынх болохтой зэрэг дахиад аавна гэж. Энд чинь надад зориулж л улсаас цол бий болгоод байгаа юм шиг болно шүү дээ. Би одоо тэгж болохгүй. Тэгээд татгалзаж байсан. Тийм юм хэлж ярих юм байна л. Намайг Чех улсад аспирантурт суралцж байхад цэгмэд багш маань сайд нарын зөвлөлийн орлогч дарга тэгээд тэр Праг хотод ажил төрлөөр явж байхад надтай тааралдаад хөө манай сургуулийн жадамба чи энд суралцдаг юм уу хичээгээрээ сайн сураарай гэж надад хэлж байсан. Ингээд намайг төгсөж ирэхэд цэгмэд багш маань дээд туслын тэр үеийн дээд тусгай дунд тэгэр мэргэжлийн улсын хорооны дарга бөгөөд сайд нарын зөвлөлийн дарга байсан. Ингээд 1979 онд
Ховд аймагт Монгол улсын анхны хөдөөгийн дээд сургууль байгуулагдаад ингээд би захирлаар томлох асуудал яригдваа. За тэр үед одоо ховдод захирлаар ингээд томилогдоход цэгүүд багш мөн оролцож надад зөвлөгөө сургаалаа бол хайрлаж байсан. За түүний дараа намайг ховдод захирал байхад тэр үеийн боловсон хүчний асуудал, материал базын асуудал, сургуулийг богинохон хугацаанд бэхжүүлэх олон асуудал, сургуулийн гадаад харилцааны асуудал, сургуулийн багш нарын эрдэм шилжээний ажил гээд үе түмэн ажил тулгарч байсан. Энэ бүхэнд бол цэгмэд багш үнэхэрийн сайхан зөвлөгөө өгч тэр үеийн нөхцөл байдалтай уялдуулан эдгээр асуудлыг яаж шийдэх үү гэдэг арга замыг надад бол ярьж зөвлөдөг байсан дээ. За тэгээд ерөн цэгмэд багш бол их мөргөн дөлгөөн их эрдэмтэн одоо номхон гэдгийг өөрийнхөө биеэр үлгэрлэн үзүүлсэн жинхэнэ одоо ийм сайхан багш байсан л гэж ингэж би бол боддгийг. Манай сургууль бол энэ хүний одоо нэрмжит сургууль, дундгийн цэгмэд тухайн нэрмжит багшийн сургууль гэдэг. Тэгэхээр манай сургууль бол багшлах боловсон хүчин бэлтгэсэн анхны сургууль төдийгүй ерөөсөө Монголын мэргэжилтэд боловсон хүчин бэлтгэсэн анхны сургууль гэдэг. Тэгээ тэр утгаараа энэ хүнийг одоо нэрмжит болгосны хувьд бол бид нар энэ хүний одоо хийж бүтээсэн үйл, уран бүтээл бүгдийг олонний хүртэл болгохын төлөө бид нар өдөр зүтгэж ажиллах ёстой. Одоо ер нь цэгмэд байгаа нэг байгууллагын эсвэл нэг соёлын салбарын ч гэдэг юм уу эсвэл нэг үйл явдлын хэмжээнд ярих боломжгүй бүлдэн авч үзээд үндэсний бахархал юм байна. Энэ хүн маань зөвхөн одоо сумын сургууль багш нарыг бэлтгэх курсээр бэлтгэгдсэн багш төдийгүй энэ одоо үлсээ одоо улам сайн үргэлжлүүлж өөрөө хичээсэн төдийгүй энэ бас багшлах үйлсэнд түүнийг хөгжүүлж боловсруулсны дүнд Монголын нам төрийн зүтгэлтэн гадаад харилцааны нэрт зүтгэлтэн нэрт дипломатч Монголын боловсролын салбар Монгол улсын багш нарыг бэлтгэх сургууль, багшийн сургууль, Монгол улсын их сургуульд одоо асар их үнэтэй хувь нэмрийг оруулсан ийм ундад багш, сургууль хүмүүжүүлэгч, захирал, соён гэгэрэлэгч байсан. Монгол улсын түүхэнд аль талаасаа багшийн хувьд ч, зохиолчийн хувьд ч, дипломатын хувьд ч үлдэх ёстой ийм шилдэг сайхан одоо удирдагч, багш, эрдэмтэн, зохиолч ийм хүн байсан л гэж бодож хүнд итгэж явд юм аа. Багшийн сургууль төгсөгчдөөс төрсөн Монгол улсын гавьяат багш. Нам төр нийгмийн зүтгэлтэн. Хуучнаар зөвлөлт толгойд улсад эрдэмийн зэрэг хамгаалсан анхны Монгол эрдэмтний нэг зохиолч бол Дондгийн цэвэг мэд мөнөөс мөн билээ. 2002 онд Монгол улсын засгийн газрын тогтоолоор цэвэг мэдийн нэрмжит шагналыг бий болгожээ. Уг шагналаар бага анги, Монгол хэл уран зохиол, байгаль шинжилэлээр өндөр амжилт гаргасан багш нарт болон Монголын бага боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсд боловсрол, соёл, шинжилх ухааны яамны сайдын тушаалаар олгож байхаар шийдвэрлэжээ. Үнэхээр ч нарт ертөнцөд заяасан хувь зохиолын гэгэн сайхан хүслээр нандин сайхан албыг нэр төртэйгээр хааж чадсан авгай хүмүүний үйлс үеийн үед мөнхөрсний амьд түүх энэ буюу алтан заяатай Монгол түмэн минь авгай түүхийн судрын хууцыг хормхон зурсах жүзвэс монголчууд бидний дунд төрж тодорсон Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн эрдэмтэн, зохиолч, профессор, дипломатч, авгайх сургууль хүмүүжүүлэгч Дондгийн цэвэг мэд баабан гэрэлт түүх огторгын цагаан гардуудын дунд орчлонг чимсээр л байна.